хэлж байна байхгүй. За тэгэхээр нэг. Та байж гараа манайх амар харагдсан хэлээрээ. За сайн байна уу? Намайг Тэнгис гэдэг. Би Монгол Суваг сургуулийн санхүү менежмент хөтөлбөрийн төвдөр курс явуулдаг. Одоо Apex Capital-ийн гадаад арилжааны судлаа шинжилгээний хэсэгт хөрөнгө оруулалтын зөвлөх хэсгээр интерншип хийж байгаа. Намайг Инхчин гэдэг. Манайх их сургууль эхлэн бодох бүртгэлийн чиглэлээр 2 дугаар төвшин суралцдаг. Одоогоор санхүүгийн албанд эхлэн бодох бүртгэлээр дадлаг хийж байгаа. Би Apex Capital-ийн жуниор Марлахаа байна. Би санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлэр төгсөг курс суралцдаг. Одоогоор арилжаа судалгааны албанд дотоод арилжааны брокероор дадлагжигч хийж байгаа. За анх Apex Junior хөтөлбөрийн ярьсанд орж явах бусад компаниудаас нэлээд содон өөр санагдсан. Яг өөр төвчнөр залгаад маргааш ярилцсанд орохдоо дуртай хоолой зурж ирээ тайлбарлаарай гэсэн үүрэг бол өгсөн энэ нэлээд содон ер нь өөр санагдсан. Тэгээ анх сонсоод л итгээгүй. Анх бол нэлээ өөрийгөө бол илэрхийлэхийг зорьсон. Яг энэ хөрөнгө оруулалтын одоо зах зээл дээр ажиллаж үзэх сонирхолтой байгаагаа л илэрхийлэх гэсэн дээ. Эхний өдөр болохоор ажлынхан маань айгүй хөвгөлтэй байсан. Тэгээд их найрсаг байсан болохоор анх орж ирээд сандарч исэн сандрал маань айгүй их дарагдсан. Ажиллаж эхлээд яг өөрөө суралцахаа хажуугаар хөрөнгө оруулалт сонирхоод ирж байгаа хүмүүст одоо үнэн зөв мэдээлэл өгөх. За тэгээд арилжааны үйл явцад гар бие оролцох энэ явдлаагаа. За ажиллаж эхлээд хамт олон болох хамгийн таалагдж байгаа. Насны зөрүү бага болохоор ойлголтын зөрүү гарахгүй одоо ийм үйл ойлголцол гарахгүй байсан. За тэгээд мэдгүй зүйл гараад гарс үед одоо ингээ асуухад ч гэсэн ерөөсөө төвшөөхгүйгээр ингээ хариулж өгч байгаа нас их таалагдсан. Дараа жил энэ хөтөлбөрт оролцохоор одоо зорж буй оюутнуудад болохоор өөрийнхөө CV-н дээр анхаарад тэгээд ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө хариуцлагатайгаар хандаад тэгээд яваарэ гэж хүсье. За Apex Junior хөтөлбөрт хамрагцсанаар бол ерөөхдөө нэг сургууль сурж байгаа яг онлын мэдлэгээ яг практикт ашиглах боломж гарч ирдэг. Тэгээд маш их зүйл сурна, судалгаа хийж сурна, хүмүүстэй харилцаж сурна шүү гэж ерөөхдөө хэлмээр байна. Ер нь л аягүй их юм санаа л гэж. Хэрвээ хөрөнгөний зах зээл дээр ажиллаж үзэх сонирхолтой бол энэхүү дадлагын боломжийг ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна.